Та өглөөс эрэхтэй яг шүнжин ажил хийсэн юм шиг тийм ядарсан мэдрэмжтэй сэрдгүү. Миний амьдралыг үнэхээр орвонгоор нөөрчилсөн Le Point Clé бол тархийг асар богино хугацаанд хит зочроож эцэст нь хэлэхэд чи өөрийнхөө мэдрэлэм системийг хайрлаж хүмүүс дандаа л өдөрт 8 цаг унт тэгвэл сайн байх болно гэж зүгэлдэг дөө. Тэгвэл 8 байтугай 9-10 цаг унтсан ч гэсэндээ маргааш өглөө нь яг л дайралтанд өртчихсэн юм шиг ядарчихсан сэрдэг үе байдаг шүү дээ. Яагаад гэвэл хідэн цаг унтснаас илүү бид хэр чанартай нойр шүнжэнгээ авсан бэ гэдг нь хамгийн чухал байдаг. Би урд нь яг л ийм сүрэн мөчлөг дотор төрч өсөө явсан. Хичнээн их унтсан ч гэсэнтэй үргэлж нэг тийм ядарсан мэдрэмжтэй. Тэгээд үргэлж амтан чихэрлэг зүгэл хайж иддэг болчихсон байсан. Тэгээ ямар ч ирж үжихгүй, юу ч их хүсэл төрөхгүй, бараг заримдаа яагаад амьдраад байгаагаач ойлгохоо болдог үе зөндөө л ирдэг байсан. Ингээд амьдралын идэх унаад ирэхээр би өөрийнхөө амьдралын хэм маягийг өөрчлөх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод нойр болон түүний чанарын тухай маш их судалж эхэлсэн. Тэгээд би өөрийнхөө амьдрал дээр шинжлэх ухааны үндэслэлтэй хэд хэдэн аргуудыг туршиж үзсэн. Өнөөдөр би та бүхэндээ миний амьдралын чанарыг орвонгоор нь өөрчилж, өглөө бүр эрч хүчтэй сэргийг сэрэхэд минь тусалсан хамгийн үр дүнтэй 8 нууцыг хуваалцъя. Видеогоо дуустал нь үзээрэй. Учир нь миний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн гол нууц видеоны дунд хэсэгт байгаа шүү. Нэгдүгээр дүрэн бол оройн хоолны цаг. Бид орой унтахынхаа өмнө 3-аас 4 цагийн өмнө бүр мөсөн хооллохоо зогсоох хэрэгтэй. Учир нь бидний бие махбод шүн унтаж байхдаа өдрийн турш гэмтсэн эсүүдээ нөхөн сэргээж тархийг цэвэрлэх процесс хийж байдаг. Гэтэл бид унтахынхаа өмнө пицца эсвэл хүнд хоол идчихвэл бие маань амрах өөрийгөө эмчлэх ажлаа хойшин тавиад шүнжин хоол боловсруулах ажлын горонд шилжчихдэг. Үр дүнд нь чиний нүд анаастай чи унтж байгаа боловч дотор эрхтнүүд чинь шүнжин маш хүнд хөдөлмөр хийж хондог. Өглөөс ирэхэд яагаад би чинь хүнд оргиод байдгийг шалтгаан нь ерөөсөө л гидсний үйл ажиллагаатай холбоотой. Орой яг өлсөөд хоол хайгаад эхэлвэл бүлээн урамлын гаралтай цай уугаад үзээрэй. Гэхдээ анхаараарай, ногоон цай юм уу хар цай уухгүй. Яагаад гэвэл үүнд кофеин агуулгадаг болохоор. Тийм учраас ямар ч кофеингүй унтахад тусалдаг лавонд эсвэл балжин гарам шиг тайвшруулах цай нойронд маш сайн нөлөөтэй байдаг. Хоёрт орчны гэрлээ бүдгрүүлэх. Гэрийн хурц цагаан гэрлүүд бидний тархийг маш их төрөгдүүлдэг. Учир нь хүн төрлөختөн олон мянган жилийн турш нарыг дагаж амьдарч ирсэн. Нар жаргахаар тархи унтах ёстойгоо мэддэг байв. Гэвч одоо бид оройн 22 цагт ч гэртээ яг л өдрийн 12 цаг шиг хурц гэрэл асаачдаг. Ингэснээр тархи одоо ч гэсэндээ өдөр байна гэж бодоод нойрны даавар буюу мелатониныг ялгаруулахаа болчихдог. Тийм учраас 20 цагаас хойш гэрийнхээ том гэрлүүдийг унтрааж зөөлөн дулаан шар өнгийн жижиг гэрлүүдийг асааж хөвшөөрэй. Энэхүү намуухан орчин нь тархинд маш гоё дохио өгч чамайг айжмаар унталтын байдалд бэлтгэдэг. 3 дугаар нууц бол өөрөөний хэм буюу температураас их шалтгаалдаг. Бидний бие унтахын тулд үндсэн температураа ойролцоогоор 1 хэмээр доошлуулах хэрэгтэй байдаг. Хэрэв чиний өрөө хэд дулаан эсвэл бөхчин байвал би чинь биеийн температураа буулгаж чадахгүй. Мөн метаболизм чинь toujours актив байна гэсэн үг. Тийм ч учраас чи орон дотороо хөрвөөж тухгүй байсаар гүн нойроо авч чаддгүй байх нь. Тэгэхээр шинжлэх ухаанаар батлагдсан унтлагын өрөөний температур буюу хамгийн тохиромжтой хэм нь 18-аас 19 градус байдаг. Бага зэрэг сэрүүхэн өрөөнд цэвэр агаар дулаахан хүнчлэн нөмрөөд унтах нь нойрны чанарыг бараг 2 дахин нэмэгдүүлдэг. Унтахаас өмнө өрөөндөө заавал цонхоо нээж агаар оруулж байгаарай. Дөрөвт мэдрэлийн системээ сайжруулах. Өдрийн турш бид стресс, ажил, утсын мэдгэдлүүдээс болоод байнга мэдрэлийн системүүдэд цочроож, байнгын түгшүүр байдалтай байдаг. Ийм стресстэй чигээрээ орондоо орвол тархичин унтаж өгөхгүй элдэв юм боцоор л байх болно. Тэгэхээр үүнийг зогсоох хамгийн энгийн арга бол амьсгалын дасгал юм. Орондоо хөвтөд нүдэ анаад 4 секундэд амьсгал авч амьсгалаа блоклоод 4 секунд. Амьсгалаа 6 секунд удаанаар гаргана. Энэ дасгалыг орой унтахынхаа өмнө 20-30 удаа л хийхэд бие махбод ч аюулгүй тайван байгаагаа мэдэрч амралт тайвширлын горим руу шилждэг. Ингээд чиний бие яаж маа суулгахыг чи өөрөө мэдэрнэ. Тавт унтахын өмнө бүлээн усанд орох. Энэ бол зөвхөн бие угаах биш, харин бие махбодтой өгч байгаа
тайвшруулагч. Халуун шүршүүр юм уу? Халуун баанд орох үед булчингийн бүх зангилаа тайлагдаж өдрийн ядаргаа тэр чигтээ угаагддаг. Хамгийн сонирхолтой нь уснаас гараад өрөөндөө орох үед биеийн гагдруугийн уурс уушиж биеийн хэм огцон буурдаг. Энэхүү температурын уналт нь тархинд одоо шууд унт гэдэг маш хүчтэй дохиог өгдөг. Үүний дараа чи өөрийнхөө арьс арчилгааг тайван хийгээд орондоо орвол яг л үүлэн дээр хөвж байгаа юм шиг мэдрэмж авах бол. За одоо энэ видеоны хамгийн чухал миний амьдралыг бүр орвонгоор нөөцлсөн Le Point Clé хэсэгт ирлээ. Бичлэгээ ихэд амласан гол нууц маань энэ шүү. Хүмүүс чанартай нойрыг оройноос эхэлдэг гэж боддог. Гэвч үүндээ чанартай нойр өглөө сэрэх мөчөөс ч л эхэлдэг. Өглөө сэрэнгүүтээ орноосоо ч босоогүй байж утсаа шүүрч аваад сошиал медиа скрол хийхэд бидний тархинд урамшууллын буюу допамин даавар маш ихээр ялгардаг. Гэхдээ энэ нь маш хямдхан бөгөөд хиймэл допамин учраас өглөө эртнээс тархийг асар богино хугацаанд хит цочроож ядраачихдаг. Тэгэхээр үүний оронд хамгийн түрүүнд цонхоо нээж байгалийн гэрлийг нүдэрээ мэдрээрэй. Өглөөний нарны гэрэл бидний нүдний торлогоор дамжин тархинд очиход бидний биологийн цаг зөв тохируулагддаг. Тэгэхээр өглөө нарны гэрлээр зөв цэнгэлэгдсэн тархи яг 14-өөс 16 цагийн дараа буюу орой унтах цаг болоход нойрны даавар болох мелатонино маш сайн ялгаруулж чаддаг. Тийм учраас өглөө утасны хиймэл допамин биш байгалийн нарны гэрлээр хэвшүүлж эхлээрэй. За 7 дугаар нууц бол бидний цагаан хэрэгсэл болон унтлахын хувцсны материал. Бидний бие шүнжин унтаж байхдаа температураа зохицуулж арьсаараа амьсгалж байдаг юм. Гэтэл бид заримдаа загвар дизайныг нь хараад эсвэл анзааралгүйгээр полиэстер буюу синтетик материалтай унтлахын хувцас эсвэл цагаан хэрэглийн даавнууд авчирсан байдаг. Синтетик материал нь агаар сайн нэвтрүүлдэггүй учраас шөнийн турш биеийн дулааныг гадагшлуулахгүй төгжиж чамайг хөлөргөж тухгүй болгодог. Үүнээс болоод чи өөрийн мэдлэхүү олон удаа сэрж гүн нойрны үе шат чинь тасалдчихдаг юм байна. Тийм учраас унтлахын өрөөндөө 100% цэвэр даавун эсвэл майланган, торгон материал хэвшиж заншаарай. Энэ нь арьсыг сэрүүцүүлж шүнжин тухтаагүй унтахад маш том нөлөө үзүүлдэг. 8 дугаарт дасгал хөдөлгөөн. Өдрийн цагаар идэвхтэй алхах эсвэл дасгал хийх нь бидний биед допамин, серотонин болон адреналин гэх мэт даавруудыг маш гоё тэнцвэртэйгээр ялгаруулдаг. Эдгээр дааврууд нь өдрийн цагаар биднийг маш сэргийг бүтээмжтэй байхад тусалдаг. Энэхүү хөдөлгөөн нь орой болоход бидний биеийг маш гоё, эрүүл ядаргаанд оруулж амраадаг. Өнөөдөр бид тархиараа маш их ажиллаж ядардагч биеэр огт хөдөлдөггүй учраас тэнцвэргүй байдал үүсдэг. Биеийн энерги өдөржин зөв зарцуулсан хүн оройн орондоо ороод 5 минутын дотор гэхэд л гүн дойрондоо автдаг. Гэтэ анхаарах зүйл нь унтахаас дор хаяж 2-3 цагийн өмнө хүнд дасгал хийхээ зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол дасгалын үеэр ялгарсан адреналин болон допамин чинь оройн цагаар тархийг хит их сэргээж идэвхтэй гойронд байлгасаар байгаад нойрыг чинь хулжаачихan шүү. За би өмнө зүгээр л нойрыг нэг цаг үрсэн бүтээмжгүй хэрэггүй зүйл гэж боддог байсан. Гэтэл нойр муутай явхад сэтгэл санаа маань амархан хямарч, стресс нэмэгдэж хийж байгаа зүйлээсээ ямар ч уурам зориг авах болчихдог байсан. Тэгэхээр эрүүл амьдрал гэдэг нь зөвхөн фитнест явж мөн гой хоолны зураг авахын нэр биш юм байна. Энэ бол өөрийнхөө бие махбодыг хамгийн суур түвшинд нь хайрлах ухаан юм. Чи заавал миний энэ хуваалцсан 8 дадлыг 100% даах албагүй. Гэхдээ өнөөдөр оройноос эхлээд аль нэгийг нь туршаад үзээрэй. Тэгээд надад ямар мэдрэмж авснаа доор комент хэсэгт хуваалцаарай. Эцэст нь би чамд хэлэхэд өөрийнхөө мэдрэлийн системийг хайрлаж бие амраад сурах нь хамгийн тоо чиний self care юм шүү. Хэрвээ танд миний өөрийгөө хайрлах контент таалагдсан бол сувагт маань subscribe хийж хайртай дортын хүн рүүгээ шеэр хийгээрэй. Намуухан тухтай үжиг хүсье. Чао чао.